Эргэлзэхгүй 12 дугаар бүлэг. Христийн амьдралд хөл тавиад удаагүй олон хүнд эргэлзэн тэнэгэлзэх явдал их байдаг. Библиэд тэдний ойлгож, тайлбарлаж чадахгүй зүйл нилээд бий. Сатан түүнийг нь ашиглан ариун Библиэд итгэх итгэлийг нь алдагдуулах гэж оролддог байна. Тийм хүмүүс би зөв замыг яаж олох вэ? Хэрэв Библи үнэхээр л Бурхны айлдвар муу юм бол би эргэлзээ тэнэгэлзээ шаналган зовоож байгаа бодол санаанаасаа хэрхэн ангижрах вэ гэж асуудаг. Бурхан бидний итгэл бишрлийг нотлохын тулд хангалттай баталгааг гаргаж өгөөгүйсэн бол биднийг өөртөө итгээж гэж хизээч хүсэхгүйсэн билээ. Түүний оршихуй, түүний зан төрх, түүний айлдварын үнэн мөн чанар нь бидний ой ухаанд хоногшсон гэрчлэлүүдэд үндэслэсэн байдаг бөгөөд тийм гэрчлэлүүд хангалттай байгаа. Гэхдээ Бурхан эргэлзэх зүйл бий гэдгийг үгүйсгдэггүй юм. Бидний итгэл баталгаанд үндэслэсэн байх ёстой. Тийм баталгаа нь ямар нэгэн онцгой үзэгдэл байх огтхомж алдаггүй. Эргэлзээг эрэлхийлэгчид шалтгаан олж хизээч чадна. Гэхдээ чин үннийг мэдгсэн гэж чухамхөө хүсэж байгаа хүмүүс л өөрийнхөө итгэл бишрэлд үндэслэж болох хангалттай баталгаа олж чаднаа. Бидний явцсан ухаан, цаглашгүй Бурханы зам байдал үйл хэргийг бүрэн ухаарч чадахгүй. Хамгийн мэрэгэн ухаантай эрдэн боловсралтай хүнч энэхүү ариун нэгэн тайлагдшгүй нууц хിവэр байх болно. Чи судалснараа Бурханы гүнийг олж чадах уу? Эсвэл чи төгс хүчит нэгний хязгаарыг олж чадах уу? Тэдгээр нь Тэнгэрээс ч өндөр. Чи юу хийж чадах юм бэ? Тэдгээр нь үхсдийн орноос ч гүн. Чи юу мэдэж чадах юм бэ? Йов 11:7-8. Номлогч Паул аяа Бурхны мэрэгэн ухаан болон мэдлэгийн баялаг ямар гүн гүнзгий вэ? Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, түүний замууд нь ямар олж илрүүшгүй бэ хэмээн дуу алджээ. Ром 11:33. Гэхдээ үүс ба түнэр харанхуй түүнийг хүрээлдэг. Зөв, шудраг ба шудраг ёс бол түүний сентийн суур юм гэсэн үгс бас буй. Дуулал 97:2. Түүний хайр халамж, түүний удирдлага болгодог сэтгэл санааг эргцүүлэн бодоод бид түүний хязгааргүй хүчин чадалтай холбогдсон цаглашгүй хайр хишгийг ойлгож болно. Бид түүний хүсэл санааг бидний сайн сайханд хэрэг болох хэмжээгээр л ойлгож чадна. Бусад бүх зүйлийг бид инэрл хайраар биднийг тэтгэгч агуу хүчит Бурхны гарт даатхан үлдээх ёстой. Бурхны айлдвар түүний тэнгэрлэг зохиогчийн зам байдалтай адил хүмүүст хизээч бүрэн тайлж үл чадах гүн нууцыг агуулдаг юм. Хорвоод нүгэл хилэнц буй болсон Христ дахин амьлсан зэрэг Библиэд бичсэн олон зүйл бол хүний ухаан ойлгож тайлбарлахын аргагүй нууц юм. Гэхдээ бид Бурхны сургаал үгийг эцэст нь тултал ойлгож чадахгүй байна гэд тэр сургаалд эргэлзэх учиргүй. Их байгальдч бид эцэст нь хүртэл ойлгож үл чадах өдий төдий нууц зүйлтэй үргэлж тааралдаж байдаг. Амьдралын хамгийн энгийн тохиолдолд ч гэсэн бидний ой ухаанаараа тайлж ойлгохын аргагүй онцлог таавар тааралддаг. Бид газар сайгүй бидний ойлголтоос хавьгүй давж гарсан гайхамшигт үзэгдлүүдийг харсаа байна. Иймээс оюун санааны ертөнцид бидний тайлбарлаж чадахгүй нууц бас бий гэдэгт бид гайхах ёстой гэж юу? Хүний оюун ухаан сул бөгөөд хязгаарлагдмал гэдэгт л хамаг нарийн учир нь байгаа юм. Ариун Библиэд өөрийнхөө тэнгэрлэг гарлыг нотолсон зүйл хангалттай бий. Бид түүний бүх нууцыг тайлж чадахгүй байна гэд түүний айлдварт эргэлзэх ёсгүй. Сургаал номлогч Петр Библиэд ойлгоход хэцүү зарим зүйлс байдаг бөгөөд харанхуй, мунхаг, туйлбаргүй хүмүүс өөрсдийгөө сүрүүлэн судрын бусад зүйлсийг ч гуйлдаг шигэ тэдгэрийг мушгин гуйлдаг гэжээ. 2 дугаар Петр 3:16. Өөрөөр хэлбэл орчин цагийн хэллэгээр гажуудуулан буруутгадаг байна. Хэрэв Библиэд бидний ойлгох энгийн зүйлийг бичсэнсэн бол хэрэв эгэл хүний мулгуй ухаанаар түүний сүр хүч далд нууцыг ойлгосон бол Бурхны үнэнхүү айлдвар мөн гэдэгт эргэлзэж болох юм. Библиэд чин үннийг энгийн үгээр нээж тайлбарладаг нь хүний сэтгэл зүрхний эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж хамгийн боловсрсан оюутныг ч бишрүүлэн дагуулдаг юм. Библиэс хамгийн номхон хүлцэнгүй эрдэн боловсралгүй хүмүүс ч авралынхаа замыг олж авна. Библийн энгийн үгс бидэнд
хүний ойлгож ухаарах төвшнгөөс хэтэрсэн үнзгий, бадрангуй, цаглашгүй үнний тухай өгүүлнэ бөгөөд тэрхүү үннийг Бурхан өөрөө нээсэн учраас л бид хүлээн авч чадаж байна. Бурханы авралын төлөвлөгөө маш тодорхой. Бурханы өмнө нүглээ намжлах, Христэд итгэх нь авралын цор ганц зам болон бидэнд нээгдэж байна. Гэхдээ эдгээр нь үнэн ойлгомжтой хэдий боловч цаана нь Бурханы суу алдрын нууц агуулгадж байгаа юм. Тэрхүү нууц нь хүний оюун ухаанаар тайлагдшгүй боловч чин үннийг уйггүй эрен сурвалжлагчийг итгэл хийгээд сойрхолоор бэлхуулах бүлгөө. Тэрээр Библийг хичнээн их судлах тусам тэр ном амьд Бурханы айлдвар мөн бөгөөд хүний оюун ухаан Бурханы илчлэлийн суу алдрын өмнө бүхэлдэн гэдэгт итгэх итгэл нь улам бүр гүнзгийрнэ. Библийн агуу их үннийг бүрэн ойлгох чадваргүйгээ ухаарахын хамт бидний явцсан оюун ухаан мөнхийн зүйлийг мэдрэхэд хүчин мөхсдөж, бүхнийг мэдгч Бурханы санаа бодлыг хүн хязгаарлагдмал мэдлэгээр тайлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүрдэг юм. Туйлшран эргэлзэгчид, бурхангүйчүүд Бурханы айлдварын бүх нууцыг тайлж чадахгүйдээ түүнийг үгүйсгдэг юм. Гэхдээ Библиэд итгэдэг гэж ярьдаг хүн бүхэн энэ аюулаас ангид байдаггүй. Сургаал номлогч ах トゥ нараа та нарын дотроос хэн нэг нь бузар итгэлгүй зүрхтэй байж амьд Бурханаас салахвэ гэдгээс болгоомжлогтун хэмээн бичжээ. Еврей 3:12. Хүн Библийн сургаалыг наривчлан судалж Бурханд ойртохын хэрээр түүний гүн юмсад нэвтэрч буй сайн хэрэг. 1-р Коринт 2:10. Энэ харин нууц зүйлс нь бидний Бурхан эзэнд хамаарах бөгөөд илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд хамаарах болоо. Дэд хууль 29:29. Сатан хүний оюун ухааны шинжлэн судлах чадварыг судруулахыг эрмэлздэг. Зарим хүн Библийн зүйл бүхнийг хангалттай тайлбарлаж, бадрангуй сайхан үгсийг ойлгож чадахгүй болохоор ундууцж эгдүүцдэг. Бадрангуй сайхан үгсийг ойлгох чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь тэдэнд маш ичхүүртэй юм шиг санагддаг. Тэд Бурханы чин үннийг нээх болсон гэж үзэх цагийг тэсвэртэй хүлээхийг хүсэхгүй байгаа юм аа. Ийм хүмүүс ариун Библийг бие даан ойлгох хангалттай ухаантай гэж өөрсдийгөө сандаг. Гэвч тэд энэ талаар амжилт олохгүй болохоор Библийн нэр хүндийг унгааж эхэлдэг. Олон онол, шашны сургаал Библиэс үндэслэгдсэн гэдэг боловч үнэн хэрэгтээ тэдгээр онол сургаал нь Бурханы ариун Библийн агуулгатаа зөрчилдөж байдаг юм. Энэ нь олон хүнд эргэлзээ гайхширлыг төрүүлдэг. Гэхдээ үүнд Бурханы айлдварын буруу гэж байхгүй. Харин ариун Библийг гутааж гуйлсан явдал буруутай юм. Хэрвээ Бурханы бүтээсэн амьтай бүхэн Бурхан хийгээд түүний үйл хийгийг бүрэн ойлгосон бол мэдлэгээ тэлэн сэтгэл оюунаа хөгжүүлж чин үннийг улам бүр ухаарах гэхийн хэрэг огт үгүй байхсан билээ. Бурхан эрхэм дээд нэгэн байхаа болоод харин хүн мэдлэг ололт нь туйлдаа хүрээд цаашид хөгжих чадваргүй болгосон бизээ. Тийм болоогүйд нь Бурханд талархацгаая. Тэр хязгааргүй агуу. Түүнд мэрэгэн ухаан, мэдлэг боловсролын хамаг эрдэнэс бий. Колосай 2:3. Хүмүүс насан туршдаа түүний мэрэгэн ухаан, ивэл хайр, хүчин чадлын эрдэнсийг танин мэдэж, сурч судлах болно. Гэхдээ хизээч шавхаж чадахгүй. Бурхан өөрийнхөө айлдварын чин үннийг ард олондоо яг одоо энэ насанд нь нээгдээсэ гэж хүсдэг юм. Ийм танин мэдхүйд ганцхан замаар л хүрч болно. Энэ нь ариун сүнсээр дамжуулан гэгэрэх зам болоо. Бурханыхыг Бурханы сүнснээс өөр хинч мэддэггүй. Сүнс бүх зүйлийг тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгүй. 1-р Коринт 2:10-11. Аврагч өөрийнхөө дагалдагчдад үнний сүнс болох тэр эрэхтэй та нарыг бүх үнэн рүү удирдна. Тэр минийхийг авч түүнийгээ та нарт мэдүүлнэ хэмээн амласан билээ. Иохан 16:13-14. Бурхан хүн өөрийнхөө оюун ухааны чадварыг хөгжүүлээсэй гэж хүсдэг. Библийг судлах нь өөр ямар ч хичээл сургуулиас илүү бидний оюун ухааныг баттган гүнзгийрүүлнэ. Гэхдээ бид оюун ухааныг бурханчлан үзэж хэрхэвч болохгүй. Учир нь хүний ухаан сул дорой, төгс төгөлдөр биш юм. Бурханы айлдварыг түүний хамгийн энгийн үннийг ч гэсэн
зөв ойлгохын тулд бид бяцхан хүүхэд итгэмтгий цайлган байж ариун сүнснээс суралцаж тусламж гуйхад бэлэн байх ёстой. Бурхны хүч чадал мэрэгэн ухааныг ухамсарлаж мөн түүнчлэн түүний сүр хүчийг мэдрэх тэнхэлгүй гэдгээ ойлгож байгаа маань биднийг номхон үлцэнгүй болгох ёстой. Бид яг л түүний дэргэд байгаа юм шиг ариун бишрэлтэйгээр түүний айлтварыг нээх ёстой. Бид Библийг уншиж эхлэхдээ бидний дээр эрхэм дээд нэр төр бий гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний оюун ухаан агуу их би байдаг өмнө бөхөлцөх ёстой. Библиэд дээр дурдсанчлан ойлгож мэдхэд хэцүү, тодорхой биш. Зөвхөн Бурхан л ойлгох гэсэн хүнд нээж өгч чадах тийм зүйл нэлээд бий. Бид ариун сүнсний удирдлаггүй бол Библийг гуйвуулж, буруу тайлбарлах аюулд ямагт нэрвэгдсээр байх болно. Зарим хүмүүс Библийг ашиггүй уншдаг. Зарим тохиолдолд ерөөл залбиралгүй уншдаг учраас өөртөө хор хүргэгч удаа бий. Хэрв бодол сэтгэл нь Бурхан өөд эс чиглэж түүний хүсэл зоригтой үл нийцэх аваас уншигч эргэлзээд тэнглэлцлээс ангижрахгүй. Ийм тохиолдолд Библийг уншвал үл итгэх үзлийг улам гүнзгийрүүлнэ. Хүний бодол сэтгэхүй муу сүнсний эрхшээлд орж Библи уншигчийг буруу ойлгож тайлбарладаг болно. Хэрэг хүмүүс Бурхантай бүрэн эв зүйтэй байхыг эрмэлзэхгүй бол тэд хичнээн ч эрдэн боловсралтай байлаа гэсэн судрыг ойлгох талаар төөрөлдөх аюулд орно. Иймээс тэдний тайлбарт итгэх нь аюултай. Библиэс зөрчил ирдэг хүн нь бэлгийн хараа байхгүй хүн юм. Буруу зөрүү үзэлтэй хүн бодит байдлын энгийн бөгөөд тов тодорхой зүйлд эргэлзэх, үл итгэх олон шалтгаан олдог байна. Үүнийг яаж ч нуулаа гэсэн олон тохиолдолд үл итгэх, эргэлзэж тэнглэх явдлын жинхэнэ шалтгаан нь нүгэл хилэнцгийг шохоорхол юм аа. Бурхны айлтварын сургаал заавар химжээ хязгаарыг нүгэлд дурлагч, бардам зүрх хийгээд судрын шаардлагад захирагдахыг үл хөсөгч, түүний нэр алдарт эргэлзэгчд хүлээн авдаггүй юм аа. Үннийг олохын тулд бид түүнийг мэдэх, түүнд захирагдах чин хүсэлтэй байх ёстой. Библийг ийм үзэл санаагаар судалж эхэлж байгаа хүн бүхэн энэ судар бол Бурхны сургаал мөн гэдгийг гэрчлэх өдий төдий зүйлийг олж үзэх болно. Тэд аврагдахын ухааныг тэлэх, Библийн үннийг ойлгож чадна. Христ түүний хүсэл зоригийг биелүүлэхийг хүсэгч хүн энэ сургаал Бурхных уу биш үү гэдгийг ойлгож мэдэх болно гэж айлджээ. Иохан 7:17. Библиэд эргэлзэж өөрийнхөө ойлгохгүй юмыг өөрчлөхийн оронд та нарыг гэгүүлж байгаа гэрэл туяаг харцгаа. Тэгвэл улам их гэрэл гэгээ та нар дээр тусна. Христийн ивэлийн хүчээр та нар өөрсдийнхөө ойлгож авсан үүрэг бүхнийг биелүүлж, эргэлзэж байгаа зүйлээ ойлгож улмаар биелүүлэх чадвартай болно. Эрдэн боловсралтай эгэл жирийн ямар ч хүмүүст ойлгомжтой нэг баталгаа бий. Энэ бол хувийн туршлагын гэрчлэл юм. Бурхан өөрийнхөө айлтварын жинхэнэ чанар хийгээд өөрийнхөө амлалтын үнэн мөнийг өөртөө шалгаж үздэсгээ хэмээн бидэнд санал болгож байна. Бурхан эзэн хичээвэл ачтайг амталж мэдэрч харцгаа хэмээн биднийг уриалж байна. Дуулал 34:8. Бид бусдын үгэнд найдалгүй өөртөө амталж үнэмших хэрэгтэй. Та нар хэрэг гуйвал гуйснаа авах болно гэж амлаж байна. Иохан 16:24. Аврагч хэлсэн үгэндээ ямагт эзэн болсоор ирсэн бэлээ. Түүний амлалт биелэгдэнэ. Түүнд итгэсэн хүмүүс хууртаж байсан удаагүй. Иймд бид Есүст ойртож түүний агуу хайр инэрлийг амсахад бидний эргэлзээ, сэтгэлийн бараан сүдэр түүний оршихуун гэрэл гэгэнд уусан замхардаг билээ. Номлогч Паул Бурхан биднийг харанхуй эрх мэдлээс авраад өөрийн хайрт хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм хэмээн бичжээ. Колосай 1:13. Үхлээс амьдрал дэвшиж ирсэн хүн үүгээр Бурхан үнэн гэдгийг нотолсон. Иохан 3:33. Тэр ийн гэрчилж чадна. Надад тусламж хэрэгтэй байсан ба түүнийг Есүс дотор олж авсан. Их эзэн миний бүх гачигдлыг хангаж сэтгэлийн минь цангааг тайлсан. Одоо миний хувьд Библи нь Есүс Христийн илчлэл мөн. Та нар намайг яагаад Есүст итгэсэн бэ гэж асууж байна. Яагаад гэвэл тэр миний Тэнгэрлэг аврагч. Яагаад би Библиэд итгэдэг вэ? Би Библийг миний сэтгэл зүрхэнд хандсан Бурхны дуу хоолой мөн гэдгийг ойлгосон. Бид өөрсдөөсөө Библи үнэн Христ Бурхны хүү гэдгийн нотлогоог олж чадна. Бид тусгай боловсруулсан худал хуурмаг, үлгэр домогт итгээгүй гэдгээ мэднэ.
Дагалдагч Петр ах トゥ нараа бидний эзэн бөгөөд аврагч Иесус Христийн нэгүүлсэл болон мэдлэг дотор өсөختөн хэмээн уриалдаг. 2 дугаар Петр 3:18. Бурхны ард түмэн ивэлийн үлгий дотор өсөж дэвжихдээ түүний айл дурыг улам гүнзгий ойлгож түүний ариун үнний дотор шин гэрэлгээгээ шин гоо сайхныг олж харах чадвартай болж байна. Сүмийн түүхийн бүхий л үеүүдэд ийм л байсан. Эцсийн эцэс хүртэл ийм л байх болно. Харин шудраг зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлцээр байх болно. 6 төгс 4:18. Итгэл бишрлэр бид ирээдүг харж бидний ухаан сэтгэлийн тэнхээ гэрэл гэгээний их суралж дугаа шууд амьд холбоотой байж улам улмаар хүүцсэлбэн гэсэн Бурхны амлалтыг ойлгох болно. Тэр цагт Бурхны зөв бэлэг дотор биднийг шаналгаж байсан юм бүхэн тодорхой болж ойлгоход бэрх юм бүхэн тайлагдаж бид бүхэн баярлах болно. Бидний явцуухан ухаан зөвхөн биелээгүй найдлага, шаналл, зовлон хардаг байсан тэр газарт бид төгс төгөлдөр ив зохицлыг олж харах болно. Учир нь бид одоо талент бүдэг бадаг хардагч харин дараа нь нүүр нүрээ харна. Бид одоо хэсгэгнийг мэддэгч би өөрөө бүрэн мэдэгдсэн шигэ харин дараа нь би бүрэн мэдэх болно. 1-р Коринт 13:12.